Тэгээ би бас энэ нэвтрүүлэгт орсноор өөрийгөө бас нэг юмар ялж байгаа гэж ойлгож байгаа. Ягаад тэгэхээр би 4 жилийн хугацаанд компани бас удирдлага болж явахдаа нэг ч удаа ураны салбарыг ярьж зурагтаар ярьж үзээгүй. Тэгээ анх удаа танаа энэ нэвтрүүлэгт бас ингэж ярих боломж олдож байна. Зарим нь ойлгохгүй байж магадгүй. Ягаад гэвэл энийг уран гэж үздэг. Уран бол хүн төрөлхтөнд амин чухал одоо хэрэгцээ болж байгаа хүн төрөлхтний энерги шүү дээ. Нэг талаасаа энерги, нөгөө талаасаа цөмийн технологи гэдэг энэ салбар өөрөө бас их тийм сонирхолтой салбар. Өдөрт тэр нэгээс 2хан цагийг биштэй. Хурдны зам дээр машиндаа өнгөрүүлвэл эрүүл агаарт амьдарч байвал тэр урт удаа насдаг аз жаргалтай амьдрах гэж үздэг юм байна. Тэгэхээр багангаад хүн амьдрах боломж байна шүү дээ. 30-аас 40 мянган хүн амьдрж болох үз дид үтц усан хангамж тий бүх орчин байж сургууль цэцэрлэг хүн эмнэлэг тэр төрийн үйлчлэгээний бүх юмнууд байж шүү дээ. Тойргийн 16 дугаар орнд би нэр дэвших гээд өөрийнхөө анкетыг бариад орсон чинь намайг чи 25 өрөөгөө нэгэд намайг болиулж исэн шүү дээ. Тэгээд одоо чи би чинь дөнгөж 30 хүрж байна. Хамгийн гол нь их зөв явах хэрэгтэй гэж бодоод байгаа. Улс төр ер нь юу сайхан юм бэ? Хөндлөнгөөс харахад нэг хүсээд ах зүйл биш юм шиг л харагддаг. Ер нь бол одоо нөгөө улс төр гэдэг чинь бол хэцүү болсон. Яагаад гэвэл улс төр гэдэг зүйлийг бид нэр бизнес гэж ойлгодог болсон ба шүү дээ. Энэ хүмүүс багтаа бол чөлөөт төвхийн спортоор хичээлж исэн. Аймгийн 2-3 удаагийн аврах болоод баруун бүсийн аврах олон улсын тэмцээнд хүртэл явж ирсэн. Бөмбөрцгийн хүн юм шүү. Ер нь явж ирсэн. Тэгээд ах дээр барилцж аваад бүр намайг шанаа өгөөд би эргүүлээд уулаад бүр уйлаад гараа явж ирсэн. Сайн ч ах юм шиг, муу ч ах юм шиг ийм л бодол тээж үлдсэн. Тэгээд энэ талаар хоёлаа үргэлжлүүлээ ярьсан. 60 70-ийн наслсан хүний хажууд юм үтсэн гэж хэлэх нь онгой болно. Гэхдээ л миний амьдрал бол үзэх ёстой би хүний амьдрал үзэх ёстой бүхий зүйлийг үзсэн. Хүнд муу хэлүүлж, хүнд сайлуулж, хүнээр дандаа магтуул, хүнээс урмын өгж авч бүхэл юмыг үзсэн. Тийм учраас бол амьдралыг арай өөр өнцгөөс хардаг. Ангийн дараа болох хүн олддгүй. 3 хүн нэр дэвшгэд би болчихдоо гэж хэлж байгаа бас ангийн дараа болчихсон. Мэдгүй би хөөхт байхдаа юм чандган цагаан туулах шиг цагаан хөөхт байсан гэсэн. Тэгээд чандаг гэдэг хоттой. Шарааданд нэг өөрийнхөө 10 жил найзлсан найзынхаа гэрт. Тэгээд нэг 5 антай гэрт нэг бараг л аруулаа амьдэрч ирсэн дээ нэг жил. Тэгээд одоо би тэрийг бол үнэхээр ярих дуртай. Мөнгө үзээгүй хүмүүс нэг өдөр л тасарчдаг юм байлээ. Яг гэвэл зан аашны үржигдэл хорвоогоос халиад явчихдаг. Таны эргэн тойронд бас ийм хүмүүс байна уу? Байна. Ер нь бол одоо миний эргэн тойронд нүдэн дээр одоо үнэхээр яг тэр шудраг бизнес л дээ. Бизнес гэдэг чинь алдсан зарчим нь одоо ашиг олж явуулж шудраг бизнес. Тийм учраас бол тэр ашиг олоо явж байгаа зан өөрчлөж байгаа олон хүн байна.